За бүгдээрээ сайн байцгаана уу? Пиндод оож захиалсан бараанууд маань ирсэн байна. Тэгээд нэр шуудаа бараа ирсэн. Яг ямар бараанууд ирснийг бүгдээрээ хамтдаа задлж үзтгий. Нэг шуудаа гэтэл юу нэг хааш шуудаа бараа ирсэн байгаа. Тэгэд хамгийн үнд нь болохоор ийм модон ийм номны тавир гэх юм уу? Номны тавир байгаа. Тэгээд одоо эхнээс нь шууд задлаад явнаа. За тэгэд одоо шууданаас аваад гарт баригдсан шууд задлаад харуулад явна. Тэгээд эдхийн мэдээд өмсөж үзэх юм бол өмсөж үзээд тэгвэл зүүж үзүүлэх гэсэн юм уу? Зүүж үзүүлэх хүчийг гэж бодчих. За эхнийх нь болохоор ийм хар утга юм байна. За энэ болохоор халаад за ийм байна. Гэтэ надад жоохон сул том байна. Гэтэ зүгээр юм. Тэгээд ингээ бүрсэлчин. Энэ бол яг миний ботсон шиг байна. Материал нь амар гоё байна. Таалагдлаа. 10-аас 10 оноо. Бэ. Дахиад нэг юм саар луутай бараа. Энэ удаагийн бараанд ер нь бол би тус захиалаа гоо. Тэгээд би хоёр өөр каргогоо захиалсан болохоор яг ямар бараанууд байгаа бэ гэдэг нь бол өөр юм байна. Нэг карго нь болохоор амар хэмт, тэгээ нөгөө карго нь болохоор хурдан ирдэг тийм карго байгаа. Юу вэ? Чи үлээ. болохоор нэг орны толгой дуулждаг юм. Тий. Хэмжээний яг таарах уу үгүй ямар ч байсан би энэ угсан бичлэгээ бас давхар оруулаад явчихнаа. Ер нь бол дажгүй шүү. Гэтэ би энэ хэсгийг ер нь жоохон хөвсгөр ирэх байх гэж бодсон. Гэтэ яг тийм биш байна. Гэтэ бол таалагдлаа. 10-аас 10 өгчий. За дараагийнх нь болохоор хайрцагтай байгаа. Миксер. Энийг болохоор би өөрөө гэртээ смути хийх гээд миксер захиалсан байгаа. Смути хийх гээд ийм савн пяур савтай. Ингээд. За тэгээд энийг бас ажиллуулж үзээд бичлэгээ оруулнаа. Дахиад энэ хайрцаг юм байна. Энэ болохоор юу гэж магадгүй. Нэг тийм 2 5 захиалсан. Тэр 5 гэж магадгүй. Яа. Яг зураг дээр шиг амир хөөх иржээ. Хараагүй. За дараагийнх нь. За толгойн. За ингэсгэлийг зүгт харуулчих. Ийм. Би энэ бол бас гоё юм байна. Тэгээ энийг бол амар хэмт харсан. Дараагийн. За жижигхэн хайрцагтай бараанууд яг шиг байна. Юу юм хаагч уурсан юм биш үстэй. Юм дуурайх юм. Чи үлээ. За энэ бас нэг тийм хананд нааж тогтоодог юм байна. Бас яг ямар зориултыг гэдэг юм бэ? Ямар ч нааж тогтоох юм байна. Дараа нь би рекламын зургийг оруулчихна гэж бодоод илүү ойлгомжтой болох байх. Тэгээ дараагийн бараа. Тэгэхэд ийм хайрцагтай бараа байна.
амар хөөрхөн байгаа. Тэгээ энэ болохоор тийм орос бичгтэй зүг юм болсон. Тэгээ би авсан. Гэхдээ ам чанарын бол битгэхгүй байна. Магадгүй хятад үйлдвэрлэгдээд орос руу гардаг. Тийм зүг юм бол байж магадгүй. За дахиад юм жижиг хайрцагтай орон юм. Одоо ер нь дандаа жижиг юм болсон шүү дээ. За энэ болохоор юу хаа? Би шингэн сав. Яа амар гоё өнөртэй юм байна. Үнэр нь бол таалагдлаа. Би юу биеийн шингэн савны үнэрийн илж хурцлдаг хүн л дээ. Тэгэл 10-аас 10 өгч. Дараагийн бараагийн. Дахиад юм хайрцагтай бараа. Энэ болохоор тийм нэг би нэг шингэн юу гэж бодсон чинь хуурай юм найруулах юм байсан байна. Им когнитив латте гинэ. Юу шүтний сайз. Энэ ч цахаас тагсан 3 кг бас байсан. 4 шиг цахаас тагаа. Тэгээд USB тэгээ. Оо. Залаад. Үзье. Дажгүй шүү. Амар чичирч шүү. За одоо нэг 4 ширхэг бар үлдсэн байна. 2 хайрцагтай, 2 уутаагаараа. Тэгээд нэг хайрцагтайг нь одоо заалдаг гэж байна. Хөрх юм нөө. Савн яасан ч хөрх юм. Энэ бас тийм. Яасан хөрх юм бэ? Энэ бол гоё юм уу? 10-аас 10 оноо. Энэ уутаа бараа. Кашлог. Би энийг бүр хямдрлаар амар хинд авсан гэж бодлоо. Хямдсан байх юм. 500 600 0 500 600 хацаа л авсан. Амар хөөрхөн материалтай. Энэ кашлог. Энд бол 10-аас 10 оноо. Материал нь амар гоё юм. Харуулах бараа. Энэ бол толгой. Материалын хувьд бол юу ус сайн шингээх хэр материалтай харагдаж байна. Толгойгоо угаачаа зүг халчуур. За энэ бас 10-аас 10 оноо чи. Энэ бол гоё материалтай юм байна. Хамгийн сүүлийн хайрцагтай бараа. За энэ болохоор юу юм бэ? Ойс нэрээ тогтоочхоор тийм юм байгаа. Яг энэ зураг дээр шиг юм бараа байгаа. За энэ бас наахан юм бас байгаа. Тэгээд ийм 3 ширхэг 2 ширхэг баяртай. Тэгээд энэ дээр болохоор оогоо хийгээд энэ дээрээ сойдоо хийгээд шууд дээрээс нь сойдоо хийгөөш гараад ирдэ штэ. Бичлэг дээрээс бол харж ирсэн баг. Хэдийн бичлэг дээрээс тийм амарсан бичлэг дээрээс бол зөндөө харж ирсэн багч болж байна. Тэгээд бид бичлэгийг харж байгаа. Энэ надад таалагдаад нэг захиалсан байна. Тэгээд бичлэгийг минь дуустуулсан. Баярлаа. Тэгээд өөрт таалагдсан бараануудынхаа линкийг комент бичиж асуугаад авах боломжтой байгаа шүү. Тэгээд сүүлийн бараа болох нь хайрцагтай том бараа болохоор задлаад ширээн дээр хадыг өгсөр тавих тийм бараа байгаа. Тэгээд тэрийг бичлэгээр оруулж гэж бодлоо. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.